Хай. Өнөөдрийн бичлэгийг шууд ингэ биччихье. Яагаад гэвэл би нэг шинэ түрээсийн байранд орж ирчээд байраа үзүүлнэ гэж худлаа ярьсаар байна. Гол нь дунд нь цагаан сар болсон юм аа. Тэгээд зав гарахгүй сараа одоо л нэг зав гарч ийн. Тэгээд одоо үзлээ за. За яг үүднийхээ хэсгээс хэлэхэд том өрөөлөг шууд ингэж харагддаг. За шкаф гэжтэй энэ юмнуудад тавьдаг энэ нүдтэй тавцан. Яг энэ багшны сав, цүнх, малхай оролт яг хэрэгтэй юмнуудад тавьчихъя. Гэтэ жоохон замбраг харагдчихна уу? Нүгээр ингээ хөшөө тавих хэрэгтэй байна уу? Гэтэ үгүй баг 50-ын дээр. Яг тэгэхээр гард орох юмнуудад болохоор ингээ аваад хэрэглэхэд авцаархан байдیں۔ За тэгээд тэнд нөхрийн ах гүрэм харагдчихээн. Загас авч тийж гэсэн би шууд эсэргүүцсэн. Бол дахиж манайх захаас авч алахгүй. Өмнө амар олон захаас өгүүлсэн болохоор надад бүр амар хэцүү байгаа. Тэгсэн чинь угаасаа тэгчээс загас тийжээ сурж лээж яриад тах юм гэдэггүй. Надад ерөөсөө тэгсэн батхгүй. За тэгээд эндээ болохоор том хоолны ширээтэй. Энд бол их хвчлэн хүмүүс нэг сурагч ширээг байгаа. Тийм болохоор гэрээнд алхах хичээлээ бол энэ сууж юм да. Тэгээд энэ чинь болохоор гутлын шкаф. Бид нэр энэ байрыг түрээсэлж байгаа болохоор энэ тавилга, томьёо, тогшил, электрон бараа бид нар бүгдээрээ байрны эзнэх. Бидний зүгээр хэрэглээний тогшлууд биднийх. Тийм болохоор нэг үзүүлээд тахаар онц сонин бас байхгүй дээ. За юу ч гэсэн том өрөөний хомир эсгэлээ танилцуулъя да. За мэдээж өргөөгөрийн хомирт нууц тавьж байгаа залсан байгаа. Хинтдэх ерөнхийлөгч. За хин гэдэг ерөнхийлөгч нь нэлээ ямар ч гэсэн Монголын айл өрх бүр Монголын нууц тавьж байгаа хомиртоо заалж шүтэж дахиж явна гэд ингээд санаачлаг гаргасан. Түүний дагуу бид ч бас нууц тавьж байгаа хомиртоо залдаг. Тэгээд урд нь болохоор алтан гэрэл судар байгаа юм. За тэгээд энэгээр болохоор хүүхдийн хэвлүүлдэг, цуглуулдаг, семинард хөрхөн болохоор тарьсан. За тэгээд энэ тавцан болохоор ерөнхийдөө номны энэ тавцан би ерөнхийдөө айл очихороо номны шкафын номын сангийн үзэх дуртай. Тэгээд их номтой айлуудаас яг ингээд дуртай номнуудыг асуучдیں۔ Тэгэхээр яг тэр хүний жоохон үзэл бодол зан чанар нь харагдаад идэв сонгосон номнуудаас нь. За тэгэд одоо өөрийнхөө номнуудаас танилцуулж өөрийнхөө зан чанарыг та нартай шалгуулъя та гэж юм. За эндээс эхэлж байна. За газар шороо. Энийг бол мэдээж монгол хүн болгон унших хэрэгтэй. Зашгүй унших хэрэгтэй номоо. За тэгэд эндээс эхэлчих ном бол энэ цагаан бараа. За би бол хүн болгон унших хэрэгтэй л гэж хэлнэ. Гэтэ би хамгийн гол нь өөрөө уншааг байхгүй юу? Би нэг талт орчимд нь оруулаад төр өргөсөн байгаа. Тэгээ сайн номтой учирдаг сайн цаг гэж байдаг гэж хэлдэг. Бид хоёрын сайн цаг учрах сайн цаг харах хэрэг баг шиг байна. Гэтэ уг нь намын чимдгой өөрөө хэлэхдээ энэ ерөөсөө айлгсан, дэгстүүлсэн юм хэрэг биш. Энэ бол бодит явдал гэж тэгсэн байсан. Тийм болохоор айхтар хайгаал тэгэл байх ууган шаардлагагүй. Гэхдээ би бас арай сэтгэлийн бэлтгэл муутай энийг гэхдээ ер нь нэг харж агаад нэг сайхан өдөр өргөжлүүлж уншина да. За дараагийн ном Мүрийч Достоевский шүү дээ. Та нар юу гэхээр байна? Би бол Мүрийчийг баг унших хэрэгтэй гэж зөвлөг баха. Мүрийч за яг л нэрэн дээр хшгэ нэг хөгшин юм. За ер нь л гэхдээ хүмүүсийн мөнгөнд шунхайрах үзэл, мөрий тавих, бооцо тавих энэ үзгүүд яг гарч ирдэг. Одоо тэгэл хүмүүс хэлдэг шүү дээ. Ингээд сүүлийн үеийн залуу шүү техник технологитой хурдан баснаас болоод ингээд мөрий бооцоо их тавих үзэгдэл газар авч идэргээд яг үнэндээ энэ ч одоо Достоевский гэдэг чинь хэд он юм? 1800 оны дунд үе юу те? Одоо тэр үеийн ном байгаа хгүй юу? Тэр үед чинь ийм үзэгдэл байсан. Хизээд байсан. Юм гэхдээ ерөөсөө шинжлэгдэлгүй байгаа хгүй юу? Зүгээр хуучин л сэргээд идэг. Одоо жишээ нь одоо ингэж бодолтой аав ээж нарын үе те? Тэр үед хөвчлэн залуучуудын соёл бол Оросоос орж ирдэг те? Одоо Кэт жинс өмд те? Тэгэл аав ээж нар нь хүн мал үрхээр хаашаа хүмүүсийн та нар гэд уламжлал соёлоо мартай юм энэ гээл захиндаг байсан. Одоо тэгэл харагч нарын үе гэвэл барууны соёл те? Одоо MTV, Hollywood. Тэгээ тэр үед ч ялгаагүй ямар ч атгаа хуцалтай та нар ч ингээл аавчтай загнуулдаг гэсэн. Одоо үед ч ялгаагүй техник технологи та нар ч робот ч гоё юу гэл загнуулчлаадаг. Тэгэхээр
юм болгон ингээд шинжлэхдээ л байдаг. Гэхдээ энэ нь яг чанар нь шинжлэгдэнэ гэхээс биш яг мөн чанараараа шинжлэгдэх. Тэгвэл яагаад өдний хүртэл энэ мөрөч яг энэ утга байгаад байгаа юм бэ тийм үстэй. Тэгэхээр яг хүний энэ дотор үзэл санаа, ухамсар, тарих нэг ахтар сайжирдгүй өөрчлөгдөхгүй биш үү? Зүгээр хэрэглэн л өөрчлөгдөд байдаг. Тэгээд ер нь яах гэж хүн ном уншдгийг, яах гэж хүн түүхээ судалдгийг, өмнө нь болсон юм яг үндэ дахин сураад яах чам тийм үстэй. Зүгээр ирээдүйд ингээд юм шинэ юм байдаггүй аахгүй юм гэдэг чинь өнгөрсөнд болсон юм л татагдаад байдаг. Тийм болохоор ирээдүйд урьдчилсан бэлтгэлтэй, ухаалаг, зөв мэдрэмжтэй, мэдлэгтэй байхын тулд энэ ном уншиж, түүхээ судалдаг юм болж таарч байгаа байхгүй юу? Яг энэ утгаараа бол мөрөч бол ер нь бол санал болгох ном мөн баха. Би бол санал болгоно. За дараагийн ном гэвэл Төдөө гуай. За өвгөн шуургай. Төдөө гуай бол бүх номыг уншиж байх хэрэгтэй. За эндээс нэг хэлэх юм бол энэ Зигмунд Фройдын зүүдийг үлээн чинь. За би сайн санахгүй байна. Санагдахгүй байна гэдэг чинь нэг сайн биш юм болов? За санагдахгүй. Амжилтын философи, mindset. За энэ номнуудыг бол би нэг санал болгохгүй. За нэг санал болгоод тахаар номнууд байна. Энд үлээс шүү дээ. Үлээс амар сонин шүү дээ. 10 жил байхад нөгөө унших заавал унших хэвээр 100 номын жагсаалтанд байдаг тий. Гэтэ би энэ номтой нэг л ойлголцож чаддаггүй. Одоо энэ Джеймс Жойс гэдэг зохиолч шүү дээ. Би энэ хүнтэй бас нэг ингэж нэг төвшөнд орж одоо энергиэс солилцож гэх үү ингэж ойлголцож өрөөсөө чаддаггүй юм. Тийм болохоор энэ номыг одоо хэлэх үг алгав. За энэ дөрөөгөөс юм байна. Энийг бол заавал унших хэрэгтэй. Амьгүй албатууд. Энд чинь бас нэлийн хашгинсан нэг одоогийн нэг цүнх аригч нар энэ төр хэл залуучууд их тэгдэж штэ ер нь тэднийг шоосон юм ном энийг бол мэдээж унших хэрэгтэй. Тоглоом үеинд Габриэл Маркес штэ. Би энэ зохиолчтой бас яг энэ Джеймс Жойс шиг бас яг ингэж огтлцож чаддаггүй ойлголцож чаддаггүй. Энэ чинь 100 жилийн ганцаардлах штэ. Тэгээд нэг шугамд огтлцож чаддаггүй юм да. За тэгээд ийшээ бол манан бодог бол заавал унших хэрэгтэй. Энэ бол хэрэг. Энэ манаг шүү дээ. Достоевский чамар гоё шүү дээ. Би энэ мангаас бол жоох өөрийгөө харчих гад идэв. Манаг юм бахтаа гэж юу? За тийм бах уу тийм бах. За энэ бол хэрэггүй. Багч өнхий ийм удирдагч нар ямар нэгэн компани одоо манлайлагчид энэ номнуудыг бол утсаа мэж суух оронд бол уншиж явах хэрэгтэй. Эрэгтэй хүмүүс бол баг илүү уншихад зүгээр санагддаг. Надад бол гэхдээ бас бусдын түүх айхтар тийм сонин санагддаггүй. Газар шороо заавал энэ энд гимзэм биш. Гимзэм уншилгүй яах вэ? Эндээс хүнийг таньдаг байхгүй юу? Амар олон хүмүүсийг мэдэж авдیں۔ За тэгээд ингээд доошо гээл. Энэ хүүгийн ном байна. Энэ Dune гэд сүүлд нөхөр шинээр авсан. Би нэг уншихгүй байх уу? Нөхөр л унших байх. Би ер нь иймэрхүү номнууд нэг уншдаггүй юм. Тунгаан ботхоо төргөжлөө. Энийг мэдгүй, энийг бэлгэнд авсан. Утнаас нь ч залгааг байна. Би энийг уншина гэж бодохгүй. Энэ юу вэ? Хүн төрөлхтний тавьж дүүх. За энийг ч одоо ямар ч юм бэ? Энийг насанд хүрсэн хүмүүс унших хэрэгтэй. Аль хэзээний түүхийн мэдлэг суурьтай хүмүүс үзэх хэрэгтэй. Тэгээс биш ямар ч тийм суурьгүй ийм номоор суурьа тавина гэвэл тийм юм байхгүй шүү дээ. За тэгээд доошоо ер нь хүүгийн тэтэр номнууд байна да. За ишээ цонхоор харуулъя. Манай цонх бол ер нь хойшоо харсан. Гэтэ нарны тусааслаа те дулаахан. Тэрнээсээ гоё юм билээ. Тэгээд одоо зам болохоор чи энэ хэсэг чи ингээд тэр чигтээ ногоошоор бүр гоё харагдсан шүү дээ. За энэ хэсэг бол хүүгийн тоглоомод тавьдаг хэсэг. Яг тэгвэл өөрийнхөө өрөөний тоглоом тавих хэсэг ч байхгүй. Өөрийнхөө өрөөний аягүй жижигхан байхгүй юу? Тийм болохоор том өрөөнийхөө энэ хэсэг дээр бас жоохон тоглолтгийн. За ер нь ингээд том өрөө юмшгүй те. Нэг хөвөр танилцуулаад тахаар бидний гэхээр юм алга та. За галзуух энэ өрөө тустайгаа энэ байр тустайгаа галзуухтай болохоор надаас таалагдтiin. Тэгэд би энэ нэг жижиг хэвсэнцэр. Тэгээд тэр тавтан наад энэ цагаан юм аа тавьсан чинь ер нь бол өнгөлөг болсон. Ер нь галзуухан дайггүй. Тэгээд шкаф савуулантай шургуулаа олонтой болохоор тоогоо шангаа хийхэд боломжийн. Тэгээд газан бидэтгэдэг болохоор газан дээр чинь хоол хуурна шүү дээ.
Ер нь дэжгүй жоохон таалагддаггүй юм нь энэ хүрэгч арай л удаан гэдэг арай л хуучны за одоо хитэн би за онголгод тэр сэнсэн ажиллахгүй би сэнсийн үзүүлэг гэсэн тэндэн сэнс ингээ эргээд идэм билээ. Тэгэд би хуучны хүрэгч байна гэж бодсон. Боломж байвал дараа сараас би нэг барьны эзэнтэй ярьж солиулъя гэж бодож байгаа. Тэгээд таалганы ард болохоор энэ тавиртай юмнуудаа ойр зургийн хэрэглээний юмнуудаа тавьчихад ер нь тун зүгээр. За тэгээ галзуухан юм байна да. Манай энэ байрыг 96.6 м гэж хэлсэн. Надад арай жижиг юм шиг одоо Монгол гэхэд байрууд 96 бол бүр ингээ 2 3 том өрөө байгаа шүү дээ. Тэг чиг надад энэ нэг жоохон жижигэн санагдсан. Гэтэ мэдээч хэвчүүд буруу хэмжилт хийхгүй шүү дээ. Одоо 96 юм билгүй. За энэ хүүхд өрөө нэг ортой нэг хувцсны шүгөө тий. Тэгээ тоглоом тавих. За бас энэ өрөө аягүй жижиг өрөө. Тэгээ дээрээс нь зохион байгуулалтын хувьд амар сонио. Нэг том ор тавьж харж ин тэгээ хамгийн өмнө эзэлч чигээ. Тэгээд эндээ хувцсны шкафтай тэгээд сурагч ширээч тавих цай байхгүй. Мэдгүй энэ өрөө одоо яаж ч ашигламаар юм. Ороо угны тийш ингээд болгоёгүй яаж ч байсан болохгүй лээ хэмжээний өрөөсөө таарахгүй нэг л сэн том ор тавьсан. Жохон тиймэрхүү л өрөө үлээ. Гэтэ яг вэ. За ийшээ болохоор жижиг нойлогтой. Манай энэ байр нэг том өрөө, нэг тусдаа галзуу, 2 онцлог өрөө, 2 нойлтой шалнаасаа халдаг юм байр үлээ. Тэгээд бас хөргнөөс гадна таалагдахгүй байгаа юм энэ угаалгын машин. Юу гэхээр 5.6 кг гэж жижигхэн байгаа байхгүй юу? Тэгээд ор гүншлийн давуу ингээ том юм угаахлаар дандаа ингээ хуваач хийх болчих штеп. Тэр нь жоохон тийм. Тэгээд боломж байвал байрны эзнээс ярьж байгаа дэнийг бас томор жоохон солиулмаар байгаа. Гэтэ мэдгүй. Тэгээд намайг гонгоо сольж өгөөд байрны эзэн гэж байх хөхтэй би хэлнэ. Энэний болохоор дүүштэй. Тэгэл юм. За ийшээ болохоор том бодлого өрөө. Нөхөрт 2 өрөөтэй. Тэжгүй том. Гэтэ том байлаа гэх яг тийм үстэй. Энэ өрөө ямар хөвдөө өлттэй нэвш. Ядаж аав гэж том өрөөнд байх хэрэгтэй сте. Тэгэд энэ өрөөний онцгүй юм орон доороо юм амар юм намхан гэх юм уу? Нэг амар юм буруу нэг сонио орон доор ингээд хамгаалтын тултан моднууд идэв штэ. Тэр нь өндөрч биш намхан биш яг голоор за тэнгуү тэрний доогуур чимдам хийх боломжгүй. Амар тэнэг. Тэгээ хамаг чимдамнуудаа тэр шкафн дээр тавьчих байгаа хгүй. Тэгээ чимдам дотор хүнд юмнууд хийчихэр чинь доошоо шкаф нураад ороод ирүүлэхин тэмстэй тэрнээсээ балаа шүү. За тэгээ дийшээ болохоор том байна өртөө. За нэг юмртөө. Тэгээд харин энэ нэг том метр квадратт болохоор азар бантай юм билээ. Тэгэхээр биш хятад айлууд чи ихэнх нь баньгүй гэдэг баггүй ихэнх нь дүүшин дуртай. Тэгэд нэг юмрхүү. Энд бас жижиг ширээ мэрэ те. Ер нь хүү нөхөр хоёр бол хаач нэг ном уншиж явж тий. Хүү манаас одоо жоохон байгаа болохоор номны зураг харах дуртай. Нөхөр маань ер нь ном унших дуртай. Би бол 0-д уцаа ил ашиглаад идэв. За тэгээд нэг юмрхүү ингээ болно да. За харуулаагүй юм байхгүй сте. Энийг том гэртээ ч юм шиг өө. За ер нь ингээд бараг тусчин да. Барьны үн хэлээгүй юм шүү дээ. Барьны сарын түрээс болохоор 3.9 сая төгрөг, бараг 4 сая төгрөг. Үнэтэй байгаас тий. Гэтэ яг ингээд бодохоор ийм метр квадраттай баринд үнэтэй биш. Харин ч би бүр ярьж хайж хамгийн амтхныг олсон юм. Тэгээд байрны үн бол нэг 2-оос 2.5 тэрбум орчим төгрөг баг. Үний байрны үнийг лээ. Гэтэ би яг хүнээс нь асуугаа зүгээр манай нэг таньдаг агент залуу би тэрнээс энэ ямар үнэтэй байр гэсэн чинь нэг 2-оос 2.5 тэрбум орчим бата гэдгсэн. Тийм болохоор л хэлчлээ. За. Иймэрхүү л юм да. За бай.